Улс төрчдийн ам ажлын зөрүүг иргэн сануулъя. Евразийн эдийн засгийн холбоонд эсэх тухайга үндэсний аж ахуйн нэгжүүдтэй зөвшөлдсөөгүй байна. Нийслэл бондын 500 тэрбум төгрөгөөс 465 тэрбум төгрөгийг төсөл арга хэмжээний санхүүжилт зарцуулж 35 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хүлээгдэж байна. 2024 онд дотоодын кино зах зээлд 14 тэрбум төгрөг эргэлджээ. Баримтлагын үзэгчтэй Тэнгэрлэлийн Солоар мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлэх болно. Ирэх 7 хоногт улсын хурлын хаврын чуулган эхэлнэ. За чуулган нээх төдийд улсын хурлаар хилцэгдэх халуун сэдвүүд ар араасаа ундарсаар байна. Хувийн хвшлийнхний амьсгаа даран хүлээж байгаа татврын багц хууль. За мөн олонний анхаарлыг татаад байгаа нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах хэсгийг хуулиар зохицуулах хэсэг нь шил даран хүлээгдэж байна. За гэхдээ хууль санаачлах эрхтэй хоёрч улсын хурлын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэхгүй гэх эргэлзээтэй эгзэгтэй асуудал хаврын чуулганы босгон дээр иржээ. Авилга албан тушаалын эрхт буруутгагдсан хоёрч улсын хурлын гишүүний нэрс тодорхойлсон. За тэд бол улсын хурлын гишүүн Цогтбаатар Болормоо нар. Хангаан бүсэд арчлан намаас сонгогдсон Цогтбаатар гишүүн өмнө нь хөгжлийн банкны хэлтсийн дараагаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа уруулан ашиглаж хэд хэдэн компанид давуу байдал олгосон хэрэг нь дээч үгээр нотлогдсон. Хуулийн дагуу гишүүний бүрэн эрхийг нь эргүүлэн татах нөхцөл бүрдсэн тул энэ асуудлыг улсын хурлаар хэлэлцэх учиртай. Харин гишүүний суудлаас буулгах уу, аль эсвэл торгоод өнгөрөх үү гэх асуудал улсын хурлын гишүүн Болормоо дээр яригдж байгаа юм а. Тэрээр сонгуульд өрсөлдөхдөө Hamburg Expression гэх гадаадын хөрөнгө оруулалтын компаниас 30 сая төгрөгийн хандив авч сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь тодорхойлсон. Энэ хоёр гишүүний бүрэн эрхийн асуудлаас гадна хувийн хвшлийн ачааг хөнгөлж бизнесээ өндийлэх боломжийг олгох хуулийн шинжилэл санал авах шатанд явж байна. Баялаг бүтээгчтэй төр татвар төлрүүлэх гэдгээс өөрөөр харахаар болсныг өөрчлөх хуулийн төслийн шинжилэлд зарим эдийн засагчид тиймч нааштай хандсангүй. Зүгээр байсан хуучин хуулийг хуулж тавиал тэгэл одоо хувь хэмжээ энтер нь бол жишээлбэл одоо шинэ тэр сангийн яамнаас өргөн бариад байгаа төсөл дээр бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь 6 тэрбум хүртэл төгрөгийн орлого нь 6% мөртлөө хувь хүний орлогын албан татвар нь цалингийн орлого одоо 1% татварлаад байгаа үйл ажиллагааны орлого хоёрыг хооронд нь нэмээд 10-аас 20%-аар татвар оногдуулна гэдэг чинь Монголд хамгийн өндөр татврын дарамттай орлогын татвартай хувь хүн болж таарах гэж шүү дээ. Харин гадны хөрөнгө оруулагчдыг түлхсэн хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл өмнөх парламентын босгыг давж чадаагүй. 100 жилээр газар эзэмшүүлэх гэх үгнээс болж унсаар исэн энэ хуулийн төслийг шадар сайд дорж ханд тэргүүтээ улсын хурлын гишүүд боловсруулад байна. Харин шинээр бүрэлдсэн улсын хурал өнгөрсөн парламентын шийдвэрийг дагахгүй гэдг нь асуултын тэмдэг хэвээр байгаа юм а. Хаврын чуулганаар анхаарал татсан өөр нэг хуулийн төсөл бол төрд ажиллаж яваа хүмүүс олсон орлогоо мэдүүлдэг болох. За хэрвээ хууль бусаар хураасан нь илэрвэл төрийн мэдээлэл шилжүүлэх юм а. Өөрөөр хэлбэл Монгол улс нийтийн албан тушаалтнуудынхаа хууль бус хөрөнгийг хурааж авах хуультай болохоор зэхэж байна. Яг ийм нэгшилтэй хуулийг хэрэгжүүлдэг хоёр улс байгаагийн нэг нь бүгд найрамдах Солонгос улс. Ийхүү хууль бус хөрөнгө хураах энэ хуулийг зөвтгүүлж чадах хэсэг нь энэ хавар тодорхойллоо. Харин нөгөө талд улсын хуралд аль хэдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бол хил мэдээллийн эрх чөлөөний тухай хууль. Жилээс жилд хойшилсаар байгаа хэвлэлийн эрх чөлөөнд нар гарах учиртай энэ хуулийн шинжилсэн төсөл асуудлыг улам ухраасан зүйл заалтууд шингэсэн гэж шүүмжилсээр байгаа юм а. Олон улсын байгууллагууд бол төр нэг талаас баримтыг юу баримт вэ, юу баримт биш вэ гэдгийг тогтоох боломжтой. Учираас энэ бол аюултай заалт юм а гэж ингээ хэлээд нь штэ. Тэгэхээр бусад үйл явдлууд маань ч гэсэндээ магадгүй энэ хуулийн чигээрээ батлагдлаа гэж бодоход баримтыг одоо мушгин гуйлах замаар ашиглагдах, сэтгүүлчдийг одоо ямар нэгэн байдлаар шахалт дарамт үзүүлэх чиглэлээр ашиглах эрсдэл байж болох юм а гэдэг бас нэг баталгаа болчих юм болов уу гэж ерөнхийдөө бол манай байгууллагын зүгээс харж байгаа гэсэн үг. За мөн энэ хаврын чуулганаар элчин сайд нарын томилгоогч мөн хийх юм а. Энэ жил 20 гаруй улсад суух онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайдын хугацаа дуусгар болно. Үүнээс гадна ерөнхий прокурор Жаргал сайхан мөн амлахтай тэмцэх газрын дарга Даштаваа нарын бүрэн эрхийн хугацаач дуусч байна. Тиймээс эдгээр албан тушаалтнуудын оронд шинэ хүн томилох нөхцөл байдал үүсчээ.
Манай улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийж төр гэрээ үзэглэх асуудлыг бүр биш төр хойшлуулсан. Харин энэ төр хугацаа нь 2 сарын дараа дуусгар болох нэ. Тодорхойлбол эх 5 дугаар сард Москва хотноо энэ гэрээ эцэслэгдэнэ гэж сангийн сайд мэдгдсэн юм. Ингэснээр импортын барааны нөлөөгөөр дотоодын аж ахуйн нэгжүүд хаалга барьж үндэсний үйлдвэрүүд дампуурж үүнийг дагаад ажлын байрч хумигдах эрсдэлтэйг их сурвалжууд анхааруулж байна. Үдэ аж ахуйн экспортууд бидний хувьд бас хамгийн чухал байхгүй юу? Энийн чинь цаана бүр 200, 300, 400 бараг тэрбум долларын ийм экспортын хэмжээнүүд яригдана. Тэгэхээр тэрийг бид нар цаашаага ишээгээ энэ Евразийн орнуудаа одоо зааталтаа одоо ямар нэг татваргүйгээр экспортлж чадах тэр боломжоо олж авах нь энэ хэлцээрийн хамгийн том үр хөвж нь гарч ирэх. За мэдээж энэ тохиолдолд тэр одоо манай тодорхой хэмжээний зах зээлийг одоо хангаж чаддаг бол зөв төрөлч нэрийг хамгаалах тал дээр одоо яг хэлцээрүүд явж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард хувийн хвшлийнхний эсэргүүцэлтэй нүүр тулж төр хугацаанд хойшлоод байсан Евразийн эдийн засгийн холбоотой хийх төр гэрээг эцэслэж байгуулах нь ийхүү тодорхойлжээ. Зарим энэ хэлэлцээр нь манай улсад ашигтай байж чадах хэсэгт эдийн засагчид эргэлзэж байгаа бол хувийн хвшлийнхэн итгэхгүй байна. За наана Монголын иргэд хямд бараа бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болно. Үдэ аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ гэж байгаач. За цаана насар олон эрсдлүүд хүлээж байгааг санууллаа. Манай зах зээлийг эзлэж байгаа хүмүүсүүд бол хямдхан үн өгдөг. За тэгээ манай Монгол улсын салбарыг нь ундгаагаа дампууруулцдаг. Бид нар өөрсдөө тарилангаатай чадахгүй, гурлаа үйлдвэрлэж чадахгүй, махаа үйлдвэрлэж чадахгүй, өндгөө үйлдвэрлэж чадахгүй тийм байдал орчих юм бол манайд яаж байгаа экспортлж байгаа том хүчтэй тал бол биднэрт бол дараа нь үнэ бол дураараа хийж болох болчихно. А нөгөө талаас ингээд одоо манай Монголд бид нар хийж байгаа Монголын хүнсэгдэгч юм бол те манайд одоо Монголд ажиллаж байгаа хүмүүсд ажлын байрыг бүрдүүлж өгч байна. Монголдо нэмэн өртөг үүсгэж өгч байна. Монголдо татвараа төлж байна. Монголынхон төрдөө татвараа төлж байгаа юм байна. Эхлээд Монголын компаниудын хувьд л ашигтай байх юм шиг боловч Орос Украины дайн зогсоод эрхийн өмнөхөн тэр хавцаа Оросууд одоо буюу нөгөө талуудын чинь худалдаа эрхлэгчид манай Монголын худалдаа эрхлэгчдийг залгиж дуусна. Тэгэхээр үндсэндээ эцэс би яагаад эдийн засгийн аюулгүй байдал тусгаар тогтнолын асуудал гэж хэлээд байна вэ гэхээр Монгол эзэмшигчтэй Монгол хүмүүсийн бизнес энэ Монгол улсад үлдэхгүй болно гэсэн ийм дүр зураг гарч ирэх үедээ гэж зүгээр болгоомжлж байгаа. За ийхүү хэлэлцээр хийж гэрээ байгуулах асуудлыг хувийн хвшлийнхэн эдийн засагчид 2 гараа өргөөд эсэргүүцэж байна. За хойшлуулах биш бүр зогсоох ёстой байсныг ч хэлж байгаа юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард хүнсчдийн холбооноос эхлээд үндэсний томоохон үйлдвэрүүд эсэргүүцлээ илэрхийлж улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд шаардлага хүргэж байсан. Зарим энэ хэлэлцээрийг манай улсад ашигтай байлгах бүхий л залтуудыг тусгаж ажиллаж байгаа гэж эдийн засаг хөгжлийн яамнаас тайлбарлалаа. Том хэлэлцээрүүдийг хийхдээ бид нэр том эрх ашигыг хардаг. Нийтийн эрх ашигыг 1-2 компани эрх ашиг гэхээс рүү илүү олон нийтийн эрх ашиг хаана илүү хөндөгдөж байна гэдэг байдлаар хэлэлцээр явуулж байна. За тэр дотоодын аж ахуйн нэгжүүдийн эрх ашигыг хөндөгдөх гээд байгаа гэдэг асуудлуудыг бол түрүүлсэнтэй ажлын хэсгийн хүрээнд бүх саналыг аваад тэр чиглэлээр нь хэлэлцээрийг хийгээд засгийн газрын хуралдаанд байнга танилцуулаад явж байгаа. Энэ одоо хэлэлцээр өрн чинь авто бензиний үн одоо буух. Авто бензиний гайлын татвар тэглэгдэнэ. Тийм. Тэгэхээр гайлын татвар тэглэгдэж байгаа учраас тухайн орж ирж байгаа бензиний өртгөнд буурч таарна шүү дээ. Цөөн хэдэн компаниудын эрх ашгийг хамгаалахын тулд экспортын боломжоо алдаж импортын хямд бараа бүтээгдэхүүнээс татгалзах ёсгүй гэдэг байр суурийг эдийн засаг хөгжлийн яам илэрхийлж байна. Гэхдээ нөгөө талдаа бизнес эрхлэгчдийн эсэргүүцээд байгаа нь ор үндэслэлгүй зүйл биш юм а. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүртэл энэ хэлэлцээрийг иргэн нэг харах шаардлагатай гэдэг мэдээллийг ч гаргаж байсан. За манай улс хохирол амсах магадлалтай гэдэг тооцооллыг ч хийж байсан юм. Түүнчлэн 3 сарын өмнө хувийн хвшлийнхэн эсэргүүцлээ илэрхийлж зөвшөлтсгийг шаардаж байсан. За тухайн үед гал гарч энэ галыг унтраахын тулд шадар сайд амар сайхан төр хэлэлцээрийг хойшлуулахаа мэдэгдэж байсан. За үүнээс хойш 3 сарын хугацаа өнгөрөхөд хувийн хвшлийнхэнтэй огт уулзаж зөвшөлдсөг байна. Харин одоо Евразийн эдийн засгийн холбоо гэж юу болох, яагаад үндэсний үйлдвэрлэгчид эсэргүүцээд байгаа талаарх мэдээллийг үзүүлье. За энэ холбоо нь хуучнаар зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүн улс орнуудын хоорондын худалдааг хөнгөвчлөх зорилгоор анх байгуулагдаж байжээ.
Евразийн эдийн засгийн холбоо нь 2014 оны 5 дугаар сард байгуулагдаж 2015 оны 1-р сараас үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байдаг. Одоогийн байдлаар Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз улсууд бүрэн эрхт гишүүний статустай байгаа бол Узбекистан болон Куба улс ажиллагчийн статустай байна. Гишүүд хоорондоо чөлөөт худалдаа хийх, галын татварын хөнгөлөлт эдлэх, хөрөнгө оруулалт татах боломжтой байдаг. Холбоонд элсэхгүйгээр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар үр ашиг хүртэх боломж бий. Одоогийн байдлаар Вьетнам, Иран, Серб, Сингапур, Египт зэрэг улсууд энэхүү холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан бол энтэг улс хэлэлцээрийн шатанд явж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар холбооны гишүүн орнуудтай хийх худалдааны тариф буурах, экспорт болон импортын үйл ажиллагааг хэлбэршүүлэх давуу талтай. Үүний зэрэгцээ сөрөг талууд ч бий. Тухайлбал гишүүн улсуудын хямд үнэтэй бараа бүтээгдэхүүн ихээр орж ирсний улмаас дотоодын бизнес эрхлэгчид зах зээл дэх давуу байдлаа алдах, өрсөлдөө нэмэгдэх, гишүүн улсуудын эдийн засаг рублийн ханшийн өөрчлөлт зэргээс хэд хамааралтай болох эрсдлүүд үүсэж болно. Учир нь уг холбооны үйл ажиллагаанд рублээр худалдаа хийх нь давмгай байдаг байна. Шийдвэр гаргагчид альва асуудалд гарц гаргалгаа хайх биш, галунтраах байдлаар хандж байна. Олон нийтийн бухимдал дээд зэгцтэй тулаад ирэнгүүд ямар нэг шалтак тоочж бултах гэж оролцоор ирсэн олон жишээнүүдийг бид өнгөрсөн хугацаанд харсан. За аль эсвэл ийм ажил хийн, тийм төсөл хэрэгжүүлнэ гэж амлалт өгөөд алга болдог, сонгодог аргач тэдэнд бий. Энэ нэмэт бодлого боловсруулагчдын хэлснээ мартсныг энэ удаад бид иргэн сануулж байна. Улаанбаатарчуудын хамгийн эмзэг сэдэв болсон утааны асуудлыг бид өвлөн яриад зун нь мартдаг. За энэнд нь ч манай дарга нар дассан учраас сэтгэл амар юу ч хийлгүй өдөх хүрсэн. За харин энэ үйл иргэд талбай дээр жигсэж улсын хурлд ирж утааны сонсгол хийхийг шаардаж 70 гаруй мянган иргэн цахимаар гарын үсэг зорсон. За яг энэ иргэдийн бухимдал дургуутсал дээд зэгтээ хүрсэн 12 дугаар сарын сүүлээр Шадар сайд амар сайхан нэгэн мэдээлэл хийсэн. Тэр нь шахмал түвшний стандартыг гадны улсуудын лабораторид шинжилүүлэх тухай. За гэвч үүнээс хойш бараг 2 сар шахмын хугацаа өнгөрч байхад өнөөг шинжилгээний хариу нь өнөөдрийг хүртэл ирээгүй байна. 5-7 төлс компани төлсний чанарыг за мөн түүний орц найрлага стандартын хэмжээнд байгаа эсэх тухайлах юм бол хүний эрүүл мэнд амь насанд хортой альва орц найрлага байгаа эсхийг нягтлж шалгуулахаар улсын онцгой комиссийн даргын шийдвэрээр бүгд найрамд Хятад ард улс, Солонгос, Япон улсуудад энэ бүтээгдэхүүний дээжийг явуулж шинжилүүлж байгаа. Энэ ажил хийгдэж байгаа ойрын хугацаанд бас хариу гарна. Бусад улсууд руу явуулах шинжилгээний хариунуудын ажлууд явагдаж байгаа гэдэг мэдээлэлтэй байна. Харин гараагүй. Ийхүү шахмал түвшний лабораторийн шинжилгээний хариу ирэх гэсээр байтал хаврын тэргуун сартай залгах нэ. За үүний дараа олонний шүүмжлэл өртсөн бас нэг үйл явдал бол эрчим хүчний сайд Чойжил Сүрэнгийн эрчим хүчний үнийн нэмэгдлийн талаарх тайлбар яриа. Тэрээр цахилгааны төлбөр дээд тал нь 60%-аар нэмэгдсэн гэж 10 гаруй хоногийн өмнө ярьж байсан бол за 2 хоногийн өмнө 85%-аар нэмэгдсэн гэж мэдэгдсэн юм а. 300 кВт-аас дээшээ бол 60 орчим хувиар нэмэгдэж байгаа нь үнэн. Энийг л олон нийтэд эрчим хүчний зохицуулахаар анхнаасаа тайлбарласан харамсалтай нь энэ 30 орчим гэдэг ийм ойлголтыг хаанаас хэн гаргаж ирээд нийгэмд өгөөч гэсэн гэдэг бол ойлгохгүй. 150-аас 300 мегаватт 300 кВт хүртэл хэрэглээг нь бол 256 төгрөг болгосон ойролцоогоор 66% нэмж байгаа. За 300 кВт-аас дээш хэрэглээг нь бол 154 төгрөгийг 285 төгрөг болгоод дундчаар 85 орчим хувиар нэмэгдүүлсэн үнэн. Ийхүү эрчим хүчний үнийн нэмэгдлийг Чойжил Сүрэн сайд тайлбарлах бүртээ нэмж хэлсээр байна. За нэг өсөндөө 20 хүрэхгүй хоногийн дотор 2 өөр зөрүүтэй мэдээлэл өгч олон нийтийг төрөгдүүллээ. За хэлсэн үгээ мартсан дараагийн хүн бол гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Инх хамгаалан. За тэрээр энэ жил цагаан сараар 3 хоног амарна гэж хэлэхдээ хуйлаа судлаагүй байсан бололтой. Учир нь өчигдөр тэрээр өөрийн цахим хуудасаараа дамжуулан өөрийн өмнөх яриагаа үгүйсгэсэн юм. Энэ жилийн цагаан сараар бол цөмөрөө одоо яг л буучин зохицуултаараа нөгөө хагасан бүтэн сайн дараад нэгд өдөр тараад тэгээд 3 хоног амраад ингээд ажлын үйлдвэр эхэлж байгаа юм байна шүү дээ, тий. Тэгэхээр энэ зохицуултаараа явна гэсэн үг. Хөдөлмөрийн хуулинд цагаан дээр хараар хуанлагийн тооллоор 3 хоног биш, бэлгийн тооллоор шиний 1, 2, 3-нд амарна гэд хуульчилж гисэн. Гэтэл энэ жил шиний 1-гүй жил шиний 2, 3-нд амраад даваа гарагт ажилдаа орно. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль нь ийм юм. Хуулийн засаглалтаа улс учраас хуулиа даахаас өөр арга байхгүй. Бодлого боловсруулагчдын амнаас гарч байгаа үг иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. За гэтэл ингээд өөрөө өөрийнхөө хэлсэн үгийг үгүйсгээд байж болохгүй.
2024 онд нийслэл анх удаа бонд босгож түүгээрээ нийт шаардлагатай автозам шинэ цэвэрлэх байгууламжийн дэд бүтц, эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл, үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлнэ гэж байсан. Харин энэ 7 хоногт бондын 2025 оны эхний улирлын тайлыг танилцуулсан байна. За тайлангаас харуул төлөвлөгөөнд тусгагдсан нийт 500 тэрбум төгрөгөөс 465 тэрбум төгрөгийг төсөл арга хэмжээний санхүүжилтад зарцуулсан бол 35 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хүлээгдэж байна. За тухайлбал бөөрөлжүүдийн цахилгаан станцын төсөлд 300 тэрбум, нийслэлийн автозам шинжилэл, засварын ажилд 150 тэрбум, ариутгах бохир усны туул нэг коллекторын байгууламжийн ажилд 40 тэрбум төгрөгийг тус зарцуулснаа тайлбарласан байна. Олон улсын үнэлгээний Fitch агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг B1 тогтвортой хэмээн үнэллээ. Fitch агентлагийн тайланд дурдсанаар Голомт банкны ашиг орлого өссөн, зээлийн багцын санар сайжирсан болоод зээлийн багцыг илүү төрөлжүүлсэн зэрэг хүчин зүйлс нь зээлжих зэрэглэлийг B нэмэх тогтвортой хэмээн үнэлэхэд гол нь нөлөөлсөн байна. Ийхүү Голомт банк Fitch, Moody's, S&P Global агентлагуудаар зэрэг үнэлгээ илгэсэн Монгол улсын цорын ганц арилжааны банк болж олон улсын хөрөнгө оруулагчдад итгэл хүлээсэн нээлттэй санхүүгийн байгууллага болохоо батлан харууллаа. Дархны төмөрлөгийн үйлдвэр компани 2024 онд өөрийн бизнес төлөвлөгөөний зорилтоо бүрэн биелүүлж нийт 1 сая тонн төмрийн өдрийн баяжмал, 25.9 мянган тонн ганц сумбал бүтээгдэхүүн борлуулж 291.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн татварын дараах үзүүлэлтээр нийт 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигт ажиллажээ. Үйлдвэрийн ашигт ажиллагаа өссөн учраас 2024 оны 12 дугаар сард үндэсний баялагын санд 13.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Мөн Эрдэнэс Монгол нийтлэлийн төлөөлөл удирдах зөвлөлийн 2025 оны 29 дугаар тогтоолоор энэ сард 2599 тэрбум төгрөг Чингис хаан үндэсний баялагын санд ногдол ашиг хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Ийхүү нийт 39.6 тэрбум төгрөгийг баялагын санд төвлөрүүлжээ. Үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За бизнес орчин болонгийн энэ удаагийн дугаараар аялал жуулчлалын салбар, за тэр дундаа Монгол Солонгосын хооронд бизнес аялал, бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхлэгч Мондаро компаниг онцолж байна. Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд гадаад зах зээлд гарах нь алс холын мөрөөдөл байдаг бол за тэд үүнийг бодит болгодог гэж хэлж байна. Учир нь Мондаро компани хоёр улсын хооронд жуулчдыг аялуулахаас гадна Монгол компанийг Солонгосын зах зээлд гаргахад нь туслан зөвлөгөө өгдөг байна. За харин тэдэнд тулгардаг гол бэрхшээл нь жуулчдын визний асуудал байдаг. Аялал жуулчлалын салбар дээр өнөөдрийг хүртэл Монгол руу ирэх солонгос жуулчдын визний асуудлыг чөлөөлж өгсөн байгаа тийм. Тэрний ачаар өнөөдөр солонгост хангалттай сайн олон жуулчд ирсэн. Энэ бодлогоо бол 26 он хүртэл явуулна гэж байгаа. Энэ бодлогоос өшөө урт хугацаанд явуулвал дараагийн жуулчд бас ирэхэд илүү нэмэртэй байх болов уу гэж бодож байгаа. Монгол жуулчд солонгос руу аялахад бас хүндрэлтэй тал нь одоо хүртэл бас визний асуудал байгаа. Тэр визний асуудлыг бид нэр бас зөвхөн ингээд аялал жуулчлалын албан ёсны туур агентуудаар явж байгаа жуулчдыг визний асуудлыг арай нааштай гаргах талаас нь хоёр улсын бодлогын хүрээнд хийж өгвөл болно илүү туур оператор ялангуяа аутбаунд чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа туур операторууд их төхөмтэй байгаа байхгүй. Аутбаунд чиглэлийн туур операторын хувьд бол тэд нар чи яг Монголдоч яг албан ёсны эрхтэй гэр бүл ажиллагаа явуулж байгаа. Солонгост мөн яг албан ёсны эрхтэй компаниудаар дамжуулан жуулчтай авч байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр маань эргээд харьцангуй бол өндөр найдвартай эргээд харлах магадлал багтай. Бид нар бол зүгээр үзэгслэнг бас үзээд гарч байгаа биш бүр зарим тохиолдолд оролцоод явж байгаа. Тэгэхэд тэр нийт визэнд материалаа өгсөн хүмүүсийн 30-аас 40% нь виз нь гардаггүй тохиолдол бас байдаг. Тэгэхээр ингээд аж ахуйн нэгжийн хувьд бол бас айгүй том эрсдэл болчихж байгаа байхгүй тийм. Бүх зардлаа төлчөөд байдаг тийм. Бүх арга хэмжээнд орох гээд байдаг. Тэгтэл аж ахуйн нэгжийн төлөвлөлөөс нь хасдаг.
хасаад байдаг тийм тохиолдол одоо хүртэл байгаа. Бид нар тэрийг бас элчин сайдын яамнуудад уламжлуулж ирсэн тохиолдол бол байгаа. Бид нар яагаад тэгэхээр одоо бас яг албан ёсоор явуулж байгаа аутбаунд компаниудын хувьд бол тэр чинь эргээд нөгөө хүмүүсээ бас эргэж авчрах баталгааг нь бас гаргаж өгж байгаа тийм аль аль талдаа. Тэгэхээр энэ талаар харж үзээч гэсэн хүсэлтийг бас тавьж илсэн. Одоо сүүлийн Welcome to Mongolia, Go Mongolia арга хэмжээний хүрээнд одоо жуулчдыг хөнгөлт 30-аас 90 хоногт ингээ визгүй зарчих хэрэг өгж байгаа. Ерөнхийдөө жуулчд маань ирчээд нэг дунджаар нэг 4-5 хоног болдог залуу жуулчд. Холын одоо говийн аялал те хөвсгөлийн аялалд явж байгаа тохиолдолд 5 шөнө 6 өдрийн аялал дундж байдаг. 30-40-оос дээш насны ахмад насныхан бол одоо 2 шөнө 3 өдөр ч юм уу те 4 шөнө 5 өдрийн ингээд тэрэлж элсэн тасархаа Улаанбаатарын аялалд илүү их одоо төвлөрч ирж байгаа. Би бол хувьдаа ингэж боддог олон одоо Монгол компаниуд те олон Монгол аж ахуйн нэгжүүд олон Монгол хувь хүмүүсийн аялал жуулчлалын салбараа илүү сайн хөгжүүлээд тэндээс бас өөрсдийнхөө нэмэлт орлого болон орлогоо нэмэгдүүлж яваасаа гэж хүсдэг. Энэ бол манай монголчуудын хувьд бол аюу том гой боломж авахгүй те уул уурхаан дараа хамгийн гол одоо салбар гэж үздэг. Тэгээд энэ салбартаа явж байгаа ингээд хувь аж ахуйн нэгжүүдээ ингээд ялангуяа бичил болон жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд альва ингээд эмзээл ямар нэгэн хөнгөлттэй тийм арга хэмжээнд орохт нь бол одоо хүртэл хүндрэлтэй л байна. Энд өргөлжилж байна. За Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлцээрхийн бүгд найрамдах Чех улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд боловсруулах, байгаль орчин, хөдөө аж ахуй, биеийн тамир, спорт, хууль эрх зүй, палеонтологийн салбарт хамтран ажиллах тухай гэрээ, бусад баримт бичигт гарын үсэг зурж, харин бизнесүүд 100 гаруй сая еврогийн гэрээг үзүүлээд амьдсан. Мөн Чехад амьдарч байгаа 15,000 орчим иргэнийхээ эрх ашигыг хамгаалах чиглэлээр илүү нэгт хамтарч ажиллахаар болжээ. Төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж харилцааг нийгэм эдийн засгийн олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны бэлэг тэмдэг болох үз харилцан ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа нотоллоо. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хийсэн энэ удаагийн айлчлалаар хоёр улс уламжлалт найрсаг харилцаагаа шат дахиулж иж бүрэн түншлэлийн түвшинд хүрэглээ. Айлчлалын хүрээнд 3 аж ахуй нэгж 20 гаруй тэрбум төгрөгийн үн бүхий хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Хар хором шин 100 мод хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулалт татах, малын гаралтай түүхийдийг бүрэн боловсруулж, бүтээгдэхүүнээ Европын зах зээлд гаргахаар болжээ. Төрийн айлчлал бол харилцаа олон жил яригдсан зүйлүүдийн хамгийн эцсийн шатанд тохирсноо нотлох, за тэрийгэ зарлан тунхаглах, за тэгээд одоо хамгийн том амжилт нь бол энэ түвшин ахиулах явдал байдаг. Тэгээд түвшин ахиулна гэдэг бол бид нар энэ улстай 75 жил харьцсны эцэст өнөөдөр иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч байна гэсэн үг. Тэгэхээр бид нар иж бүрэн стратегийн түншлэл буюу хамгийн өндөр түвшинд 2 хүрштэй гол байгуулсан байгаа. Тэгэхээр энэ иж бүрэн түншлэл өөрөө харилцааны ус нэлээд өндөр түвшинд хүрч байна гэсэн үг. Тэгэхээр улс төрийн итгэлцлийн хувьд бол маш өндөр түвшинд хүрч байгаа. Тэгээ бид нар цаашдаа хувийн бишрэл хоорондын харилцааг хамгийн их одоо түлхүү дэмжиж бидний одоо эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нээх ёстой гэж үзэж байгаа. Mongolian Forum компани, Улаанбаатарт байгаа MF компани сая 2 Чех улсын компанид гарч сурсан. Эдгээр нь бол ямар компаниуд вэ гэхээр Реста эхний одоо гарч сурсан компани бол уул уурхайн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Уул уурхайн тоног төхөөрөмж дотор хамгийн гол нь ботлуурын тоног төхөөрөмжийг хийдэг. Ботлуур шигшүүргсэн тоног төхөөрөмжийг хийдэг. Манай Монгол улсад одоо маш хэрэгцээтэй, маш чанартай тоног төхөөрөмжийг хийхээр зорж ажиллахаар зорж байна. Тэгээ Монгол улсын одоо зах зээл, уул уурхайн зах зээл дээр өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг одоо нэмэгдэхээр ярьж байгаа. Энэ манай ажилд маань бас их өнөөдөр Монгол улсын Макс группийн бас энийг сонирхож байна. Рестагийн бүтээгдэхүүнийг. Тэгэхээр энэ ажил маань цаашаа амжилттай хэрэгжих байхаа гэж найдаж байна. Талчруулалт компани 20 гаруй жилийн түүхтэй одоо хамтран ажиллаж байгаа. J-Group компанитай ингээд гэрээ байгуулж байна. За J-Group компани бол талчруулалт компанитай 2005 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Одоо 10 дахь одоо төслөө амжилттай хэрэгжүүлэхээр энэхүү одоо гарын үсгийг зурж байна. Энэ удаадаа бол бид нар талчруулалт компани шинэ маш томоохон төсөл гэж ярьж болно. 60 гаруй тэрбумын хөрөнгө оруулалттай өв соёл компани одоо танах хөрөнгөний хөрөнгө оруулалтын дээр бид нар гарын үсгийг зурж байна. Чех улсад манай улсын 14,000 гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтөөр оршин суудаг.
Энэ нь тус улс дахь нийт гадаад иргэдийн 1.28% гэсэн үг юм. Иргэдийн 10,000 гаруй нь 18 болон түүнээс дээш насныхан бөгөөд 97% нь оёдол, эдэнг угсралтын болон махны үйлдвэрт ажилладаг байна. Ийхүү айлчлалын хүрээнд Чех улсад амьдарч байгаа 15,000 орчим иргэнийхээ эрх ашигыг хамгаалах чиглэлээр илүү нягт хамтарч ажиллахаар болжээ. Ингээд айлчлалын төгсгөлд илгээлт 2100 тэтгэлэг хөтөлбөрт хамрагдан Чех улсын ихтэй сургууль суралцж байгаа оюутнуудтай уулзсан юм а. Ийхүү төрийн айлчлалын үеэр хоёр улсын салбарын яам хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу илгээлт 2100 тэтгэлэг хөтөлбөрт тэнцсэн оюутнуудын Чехийн төрийн өмчийн ихтэй сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэхээр болжээ. Энэ тэтгэлэг хөтөлбөрөнд 4 жилээ хэрэгжээд одоо төрөвчээс хүүхдүүд маань ирэх болж байна. Энэ жил ихэд 8 хүүхд ирнэ. 2026 оноос эхлээд бол 100-200-аар жил болгоо ирнэ. Энэ хүүхдүүд бол 21 аймагт дүүргүүдтэй ажиллах болно. Энэ хүүхдүүд бол дараагийн Монгол улсын урт хугацааны бодлого, хүсчлэн хөгжлийн бодлого, хөгжлийн бодлогууд, том мега төслүүд, дээрээс нь бас орон нутгийг хөгжүүлэх энэ чухал хүний нөөцийг бол бүрдүүлэх, цөм хүний нөөцийг бүрдүүлнэ. Дээрээс нь хүүхдүүдийг бол бас энэ жилээс бол эренгүүт нь 45 оны курс болгоод бас 10 жилийн сургуулиуд цагаар багшлах. Ямар ч ажил хийсэн хажууган заавал 10 жил цагаар багшлуулна. Хүүхдүүд туслах үйл ажиллагаа хийхээр зохион байгуулж байгаа. Мөн Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцүүх Чехийн ахмад геологч Моймер Крафтруйг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Эрдэнэтийн Зэсийн ордыг нээсэн геологч бөгөөд 98 настай 1960-аад онд Монгол Чехословакийн геологийн хамтарсан багийн ахлагчаар ажиллаж байсан эрхэм юм а. Улаан зам дээр байдаг ч урагшилж өгдөггүй хэд хэдэн аймаг бий. Тэдний нэг бол Дундгов аймаг. Хүн амцуутай гол төлөв говийн бүсийг зорж байгаа зорчигчид дайрч өнгөрдөг энэ аймгийн хөгжлийг зөв тодорхойлоогүйгээс олон талаар хөгжлөөс хоцорч байна. Улсын хурлын дарга Амар Баясгалан намрын чуулганы завсарлаганаар орон нутагт ажиллах явцдаа Дундгов аймгийг зорин очиж иргэдтэй уулзжээ. Улаанбаатар хотоос 265 км зайд орших Дундгов аймаг нь газар зүйн байршлийнхаа онцлогт тулгуурлан нийслэл хот говийн бүсийн ханган нийлүүлэлтийн төв болон хурдтай хөгжих боломжтойг улсын хурлын дарга онцоллоо. Харин 100 мянга хүрэхгүй хүн амтай бүс нутагт төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа учраас хууль эрх зүйн хувьд шинжилэлт хийх шаардлагатай байгаа талаар Дундгов аймгийн засаг дарга Мөнх Чулуун хэлж байлаа. Хотод ажиллаж амьдарч байсан шин засаг дарга мөн төрийн албаны тухай хуулийн шалгуур өндөр байгаагаас орон нутагт шаардлага хангасан хүний нөөц дутагдaltaй байгааг ярьж байсан. Аймгаа хөгжүүлээ. Манай аймагт ирж ажиллаач гэдэг аж ахуйн нэгжүүдийг өргөхөд эргээд 500 км-ээс дээш авслагдсан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлт үзүүлж байгаа энэ хууль эрх зүйн зохицуулалт нь манай аймгийг хөгжихэд саад учруулад байна. Улаанбаатар өмнөгөө өгсөн 2 том зах зээлийн голд оршиж байгаа. Цэг гэдгээр аль зах зээл рүү бэлтгэл нийлүүлэлтийг хийх том аймаг болох тэр боломж бол байна. Улаанбаатартаас 250 км. Дархан өнөөдөр бас л 200 км-ийн зайтай. Дарханы явдлууд Улаанбаатар хотын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох том зорилго тавьж ажиллаж байна. Дундговд ерөөсө тэр боломж аль талаас харагдаж байна. Мандалгав хотын иргэд улсын хурлын даргын төвшөнд 10 жилийн дараа нутагт нэрж өндөр ач холбогдол өгөн ажиллаж байгаад талархал илэрхийлээд аймаг орон нутагтаа тулгамдж байгаа асуудлуудын талаар нээлттэй ярилцлаа. Төрийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэн дээр маш их ард иргэдэд дарамт төржээ. Төрийн албанд ирж ажиллах, тэгээ ирж ажиллаад олон жил тогтвор суурьшилттай ажиллах мэрэгсэн боловсон хүчин гэдэг үл өнөөдөр бараг байхгүй болсон. Манай өндөр шил сумын эрүүл мэндийн төвийн барилга маш дөрөвцөө хагарч болох, цуурч болох, халуул дулаан алдах бүх газраараа алгадаг. Одоо тэр сумын эрүүл мэндийн төвд хүн эмчлүүлэх байтугай жагнуурaan барьсан эмчин, тариагаан барьсан совилогч нь өөрөө өвдөх хэмжээнд доройтцоо. Монгол Улсын их хурлын дарга Амар Баясгалан 9 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 5 нам эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент стратеги төлөвлөгөө баримтлах бодлогыг танилцууллаа. Амьдралд нийцэхгүй байгаа цаг үеэ өнгөрөөсөн олон хууль тогтоомжийг хүний эрхийг төв болгон өөрчлөхөөр ажиллаж байгаагаа тэрээр дурдлаа. Мөн энэ удаагийн парламент 30 жилийн турш улс төржиж гацсан Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг удаашруулсан асуудлуудыг зөвшөлтслийн аргаар шийдэж томоохон төслүүдийг урагшлуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн нь том ахиц дэвшил гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал 20-30 жилийн хугацаанд Монгол улсын нийгэм эдийн засагт ихээхэн ач холбогдолтой мөртлөө
улс төрийн намуудын талцал хуваагдал, улс төрчдийн улс төрсөн байдлаас үүдэлтэйгээр шийдэгдэж чаддаггүй байсан том асуудлуудыг энэ 126 гишүүнтэй парламент ганцхан намрынхаа чуулганаар хилцэж ойлголцож баталж чадчих. Жишээлбэл Францын Ороно групптэй хамтарсан ураны төсөл Дорноговь аймгийн Улаанбаатар суманд 28 жилийн туршид одоо хайгуул, судалгаа, туршилтын олборлолтын үйл ажиллагааг явуулсан том төслийг сая энэ намрын чуулганаар бид хилцээд баталсан. Улсын хурлын дарга бусад гишүүдийн хамтаар намрын чуулган завсарласан хугацаанд нийт 7 аймгийн 40 гаруй суманд ажиллаж олон нийтийн санал бодол тулгамдсан асуудлуудыг сонсож хавар намрын чуулганаар хилэлцэн батлах хууль тогтоомжийн төсөлд иргэдийн оролцоог тусгахаар ажиллаж байна. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хөтөлбөрийн төгсгөлд зарим мэдээллийг гэрэл зургаар танд үзүүлэх болно. Та сайхан амраарай.